За баярлалаа. Би асуулт биш үг хэлэх гэж байгаа маа. Асуулт хэрвээ асуудаг бол ерөнхий сайдын хэрвээ байдаг гэсэн бол асуумаар санагдаж байгаа нэг асуулт байгаа байхгүй. Юу вэ гэхээр одоо бид нар ингээд үндсэн чиглэл эх 5 жилд Монгол улс хаашаа явах вэ гэдэг асуудлыг ингээд хэлэлцээд одоо батлагдах тийшээ орж байна. Тэгсэн чинь яг нэг дандаа нэг Монгол улсыг босоо хуваалтанд оруулчихсан 16 сайд юу хийх вэ гэдэг асуудлуудыг яриад байдаг. Салбар хоорондын асуудлууд, дундаа шийдэх асуудлууд гэдэг асуудлыг нэг шийдэх тийм боломж болцоогүй байдлаар ингээд харагдаад байна л да. Ягаад тэгэхээр яг л одоо энэ асуудал биднэрт маш их томоорол тавигдчихэв. Одоо яг зүгээр ердийн нэг жишээ хэлэхэд Монгол улсын яг одоо хөдөө орон нутаг гэхэд аймагуудын хооронд нь уялдаа холбоог нь харгалзсан их олон асуудлууд байж таарад байна. Жишээ нь одоо түрүүн бас яриан дээр гарч ийн лээ. Төв аймгийн хойтлын сумдууд, Сэлэнгийн уртлын сумдууд нийлээд Монгол улсын төмсний тариалангийн эрхэлдэг. Гэтэл энэ хоёр аймагт хуваагдаад явчихж байгаа болохоор энэ хүмүүс эрх ашгаа нэгтгэж чадахгүй. Одоо түрүүнийг ярьж байгаа танилцуулгадаар болохоор 240 мянган тонн төмс өнөө жил тариалж байгаа нь ингээд ихтчлээ гэж өнгөрсөн жил багдсан. Тэгэхээр энэ бүгдийг ингээд салбар хоорондын асуудлуудыг уялдуулж харддаг, нэгтгэдэг Монгол улсууд тэрний хөгжлийн бодлогоо харсан яам гэдэг зүйл, яам юм уу ингээд том төвшөнд харахгүй болохоор баахан жижиг ингээд 16 яамдаа хуваачдаг, энийг хэрэглэх газар нь нэгтгэдэг, сангийн яам төсөв мөнгийг боддог. Ерөөсөө яг бодлогын уялдаа холбоо гэдэг зүйл энэний дээр байхгүй байна. Тэгэхээр маш олон зүйл дээр бодлогын ингээд хөндлөн хуваалт, хэвтэ хуваалт буюу салбар хоорондын уялдааг бий болгоод олон асуудлуудыг шийдэж болох юм шиг. Жишээ нь одоо саяны тэр төмсний жишээнээс аваа харахад жишээ нь одоо Архангаа, Өөрхангаа, Булган аймаг 3 нийлээд Орхны хөндийгөөр айрагны бүс нутаг байдаг. Энэ гурван эрх ашиг яаж нэгдэх юм? Нөгөө ардын намын мөрийн хөтөлбөрт орсноор тэр хүчээ нэгтгэе гэдэг концепц чинь энд байхгүй. Ингээд салбар хуваагдаад аймагт хуваагдаад хүчээ тарамдаад явж байгаа. Энэ нь яг энэ үндсэн чиглэлдээ тэр чигээрэл ингээд нэг юм жижигхэн вант улсуудын харилцаа тусдаа яаж явах юм бэ гэдэг нэг ийм л бодлогын чиглэл рүү явчихж байна л да. Яг энэ жишээ бол маш л олон газар байдаг. Жишээ нь Өмнөговь аймгийн хойтлын сум, Дундгов аймгийн уртлын сум Тэмээний бүс нутаг байдаг. Баян хонгор, Архангаа, Өөрхангаа сарлаг ингээд амнаад байж идэг. Энд чинь том брендинг үүсэж, том бодлогоо нэгтгэжээж, хүчээ нэгтгэжээж нөөцийн үр ашигтаа зарцуулж ээж энд Монгол улсын нөөц үр ашигтаа зарцуулагдмаар байдаг. Гэтэл ерөөсөө ингээд салбар хоорондын ийм бодлогод явчихж байна. Ийм болохоор нэг энэ үндсэн чиглэлд эдийн засгийн бүс гэдэг нэг ойлголтыг хэрвээ одоо ч батлагдах тийш орж байгаа юм чинь боломжгүй болж байгаа бах. Эдийн засгийн бүс гэдэг ойлголтыг жишээ нь дахиж шинээр гаргаж салбар хоорондын асуудлуудаа ярьдаг л болохгүй болвол цаашдаа нэг хүчээ тарамтсан нэг үндсэн чиглэл батлагдаж гэнэ гэж л миний хувьд ойлгож байна. За гишүүн санал нэг байна. Ер нь бол түрүүчийн 4 жилийн парламентд одоо энэ хөгжлийн бодлого тоо болно гэдээ одоо ярьсаар байгаад үндсэн хуулинд бол нь суулгасан. Одоо анх удаач хүмүүс яриад байгаа юм биш. Тэгээ 4 жил ч яриаггүй бах. За өмнөх нь бол одоо зөндөө ярьсан баг. Би бол тэрийг сайн мэдэхгүй байна. Одоо ингээд бүгдөө ярьсан. Дарга цэрэгнэр бүгдөө шинэ сонгогдсон гишүүд бүгд л ярьсан. Тэгээ яг үндсэн хуульд бол ороо суусан. Тэгээ яг засгийн газар одоо бол судалж байна. Одоо 23 онд байгуулах боломжтой л гэсэн юм зүйл хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр бол таны яг үндсэн одоо санаа бол одоо энэ хөгжлийн бодлоготой бай. Тэр бодлогоороо одоо яамдууд үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг бүх төвшөнд бодлогын дагуу одоо үйл ажиллагаа явуулдаг бай. Тэгэхгүй бол одоо аймагуд ингээд өөрийнхөө өөр дээрэл нэг юм байдаг, нөгөөх нь дураагаад дахиад нэг юм байдаг. Ингээд хүчээ тарамдсан байна гэдэг нь өөрөө бодлогоогоос болж гинэ гэдэгтээ тандаа санал нэг байна.